За рекординг хийсэн. За сайн байцгаана уу. Мөлтөвтэй болонгийн дараагийн дугаар хэлж байна. Тэгээд пастор ахтайгаа нийлж байгаа хоёр шашны холбогдлолтой, итгэл үнэмшилтэй холбоотой нийгэмд байгаа чухал ерөнхийдөө эцэгтэй асуудалтай холбоотой юм видеонууд хийж байгаа. Тэгээд энэ бол зөвхөн тийм итгэвч хүмүүст зориулсан гэхээсээ илүүтэйгээр энэ бол хүн болгонд хамааралтай биднэрт хамааралтай юм сэдвүүдийн талаар ерөнхийдөө ярьж эхэлж байгаа. Тэгээд өнөөдрийн сэдв бол нэлээд сонирхолтой сэдв юу вэ гэхээр бид нэр гарчиг маань болохоор гомо хүмүүст хам явах уу, диваж явах уу гэдэг ийм гарчигтай. Тэгээд яг энэ бэлгийн чиг хандлагатай холбоотой, ижил хүйстэй хүмүүстэй холбоотой ийм видео өнөөдөр ярихаар ороод ирлээ. Тэгээд өнөөдөр яг пастор ах маань залбирч эхлүүлнэ. Тэгээд хэдүүлээ хүмүүс ерөөхдөө сонсож байгаа бүх хүмүүстээ та юу гэдэг те ижил хүйстэн ч ижил хүйстэн биш ч бай та бүхэн бүхэн хүндэтгэлтэйгээр ерөөхдөө олон сэдвийг бид нар хүргэх гэж зорж байгаа. Тэгээд ах маань ямар ч байсан залбирч ийн сэдвийг эхлүүлнэ. За. Тэгээ бидний ярьцлага бас олон хүмүүст хүрээд ижил хүйстэнгүүд маань бас өөртөө яг ямар нөхцөл байдалд амьдарч байгаагаа ойлгоод бас аврагдаасаа чөлөөлөгдөөсөө гэсэн бас тийм хандлага байгаа. За залбирая. ертөнцийн эзэн байна. Энэ цагийг тань даатгаж байна. Өнөө үед нийгэмдэр ижил хүйстэнгүүд маш их болсон үе байна. Тэгээ одоо манай удирдал дөө бидний энэ ярьцлагыг бас та өөрөө удирдах өгөөч, та биднийг чиглүүлж өгөөч. Тэгээд яг энэ ярьцлага хэрэгцээтэй байгаа олон хүмүүсийн сонорт хүргэж өгөөч. Тэгээд энэ ярьцлага таны ариун сүнсний нэгүсэл ба удирдамжаар байх болтугай. Бүх зүйлийг тань даатгаж, эзэн Есүс Христийн нэрээр залбирanгуйж байна. Аамен. Амен. Амен. Зя дэлгэц ширлээд эхлэе. Тэгээд юу гэхээр хий хоосон зүгээр мэдрэмжээр бүх хоёрын яриаг ярих гэж орж ирээгүй. Тэгээд юу гэхээр яг бодит яг энэ орчин үед яг энэ ижил хүйстэн гэж зүйлийг юу гэхлээд байгаа яг ямар шалтгаанаар ерөнхийдөө болж байгаа гэдэг талаар ерөнхийдөө ярьсан. Тэгээд өнөөдөр хит хит асуултуудын талаар ерөнхийдөө хэлээ. Судлан тэгээд эхнийх нь юу вэ гэхээр яг энэ ижил хүйстэн гэж юу юм? Ер нь яг энэ сүүлийн үед яригдаад байгаа LGBTQIA+ энэ гэж яриад байгаа зүйлүүд маань яг юу юм? Дээрэс нь энэтэй холбоотой яг сүүлийн үед гарч байгаа статистик яг ямар статистик байгаа. Тэгээд яг хүн яг юунаас болоод яг энэ ижил хүйстэн болоод байгаа гэдэг талаар ярилцсан. Тэгээд хэд хэдэн ерөнхийдөө бол байж болзошгүй шалтгаануудын талаар өнөөдөр хэлсэн. Нэг зүйл гэхээр генетикийн буюу төрөлхийн, хоёрт болохоор яг тархины үйл ажиллагаатай холбоотой байж магадгүй гэдэг ийм асуултыг бас ярилцсан. Obtained буюу яг амьдралын хэв маягаасаа болоод орчин нөхцлөөсөө болоод яг ингээд жирийн байж байгаад гомо болчихоо гэдэг талаар ярилцсан. Дээрэс нь паразит байж магадгүй байна гэдэг нэг юм сонирхолтой бас таамагуд явд юм байна. Энийн талаар бас ярилцсан. Тэгээд дээрэс нь бас хүүхэд байхдаа ээж автайгаа ямар харилцаа холбоотой байсан. Яг энэ бэлгийн хүчирхийлэлд оржижсэн хүмүүс энэ төр ерөнхийдөө илүү гомо болох магадaltaй энэ төр гэж хүмүүс их яриад байдаг. Тэр үнээр үний юм үгүй юм гэдэг талаар ерөнхийдөө энэ датанууд болон судалгаануудыг харна. Дээрэс нь энэ гормонтой холбоотой асуудлуудыг бас өнөөдөр бас ярилцсан. Тэгээд мэдээж христчин хүмүүс яг энэ сэдвийг яг юу гэж боддгийг. Тэгээд тэр манай пастор ах маань яг энэ тал дээр ерөнхийдөө яг энэ христчин хүмүүсийн үнцгийг өнөөдөр бас хүргэх байгаа. Тэгээд хүн гомо байж байгаа гомо биш болж болт юм уу гэдэг талаар энэ асуултын хариултыг бас өнөөдөр хариулах гэж оролдоно. Тэгээд дээрэс нь орчин үед яг энэ гомотой холбоотой ижил хүйстэнтэй холбоотой яг энэ трансгендертэй холбоотой ийм ерөнхийдөө явж байгаа энэ чиг хандлагууд яг сүүлдээ ажиглагдж байгаа зүйлүүд юу юм бэ? Яг энэ pop culture-т яаж нөлөөлөд байгаа юм бэ гэдэг талаараас хэдүүлээ бас ярилцсан. Тэгээд ямар ч байсан тайлбар талаар ярилцсан. Тэгэхээр анх бол хүмүүсийн дунд бол хэмжлэн ерөнхийдөө гомо лесби гэдэг ийм ойлголт байдаг байсан бол энэхүү хүүстэй холбоотой ойлголтууд маань хэлж явсаар байгаа одоо ийм олон үсгтэй LGBTQIAAP гэдэг нэг иймэрдүү олон төрлийн ийм үсгний ингээд цуглуулга болоод ингээд нэг ийм салаачиг болоод явцсан. Тэгээд яг олон талаасаа бол намайг харж байхдаа тийм давхцал их баг шиг байгаа. Тэгээд энэ яагаад энийг ингэж амар уртсгаад байдгийг гэдгийг бол яг үндэ тэрийг бол хийж мэдэхгүй байна. Ямар ч байсан очиод яг энэ барууны орнууд явж байгаа нэг ийм үзэгдэл болоод байгаа. Тэгэхээр Монгол хүмүүс бол яг хайцсангуй юу гэдэг нэг ийм амар урт мурт нэртэй болсныг бас сайн мэдэхгүй байж магадгүй. Тэгээд homosexualism буюу одоо энэ ижил хүйстэн гэдэг зүйл маань юу вэ гэхээр ижил хүйстэй хүн сэтгэл татагдах бэлгийн чиг хандлага баримжааг хэлнэ. Тэгээд энэ хүү татагдсан сэтгэл зүйн романтик эсвэл бэлгийн шин шаардтай шинжтэй байж болно гэж. Тэгээд LGBTQIA нь ерөнхийдөө дараах одоо бүрэлдэхүүнээс ерөнхийдөө орж ирээд байгаа. Тэгээд нэгт болохоор лесби, хоёрт болохоор гей, гуравт болохоор bisexual гэдэг мэдхгүй ус байх юм бол эрэгтэй эмэгтэй хоёр хүнд хоёуланд нь татагддаг хүн гэж хэлээд байгаа. Тэгээд энэ хүн бол одоо чинь эрэгтэй хүн байлаа гэдэг юм бол эрэгтэй хүнтэй ч бэлгийн хацаанд ордог, эмэгтэй хүнтэй ч бэлгийн хацаанд ордог ийм төрлийн хүмүүсийг илүү одоо юм уян хатан гэх юм уу ийм хүмүүсийг бол bisexual гэж яриад байгаа. Transgender гэдэг нь болохоор
төрөгтөө тодорхойлсон хүйс нь өөрийн мэддэг хүйстэй таардаггүй хүмүүсийг хэлнэ гэдэг. Тэгээ энэ бол их сонирхолтой. Энэгээр юу гэж хэлэх гээд байна гэхээр трансгендер хүн байна. Эрэгтэй хүний биеинд байгаа болохоор тэр хүний одоо зүрх сэтгэл нь гэдэг юм уу тий одоо сүнсэн итгэдэг хүн байх юм бол баг сүнс нь өөрөө эрэгтэй юм а гэж одоо сүүлд яриад байгаа. Тэгсэндээ бурхан алдаа гаргацсан. Бурхан ямар алдаа гаргацсан бэ гэхээр эрэгтэй хүн байх ёстой байсан чинь авчиад эмэгтэй хүний биеинд авчиад хийцэн. Эмэгтэй хүн байх ёстой байсан чинь авчиад эрэгтэй хүний биеинд авчиад хийцэн ийм одоо төөрцөн сүнснүүд баян хүмүүсийг трансгендер гэж яриад байгаа. Тэгээд queer гэдэг нь монголоор бичсэн. Энэ болохоор queer гэдэг одоо англи хэлээр ерөнхийдөө хэрэглэгддэг үг байдаг. Тэгээд энэ маань болохоор илүүтэйгээр ерөнхийдөө ижил хүйстэн гомо улсуудыг бол queer гэж айгүйх ярьдаг. Гэхдээ яг хуу орчин үед тайлбар дээр нь жоохон ондоо юм юмнууд байгаа энэ төр гэж яриад байгаа. Тэгээд энэ бол бас сонирхолтой. Тэгээд надад бол яг үүндээ бол ялгаа байхгүй санагдаад байгаа. Тэгээд одоо тодорхойлсон дээр хитрхийг анхаарал орчин үед яг энэ дээр нэг юм сонин маргаан үүсгэж байгаа юм шиг санагдаад байна. Тэгээд интерсекс гэдэг ойлголт байгаа. Интерсекс нь болохоор юу вэ гэхээр монгол хүмүүс бол манин интер гэж ярьдаг. Төрөлхтөө юм хоёр хүүсний одоо бэлгийн шиг чанарыг цугтан агуулаад төрсэн ийм ерөнхийдөө хүмүүс гэж явдаг. Тэгээд энэ хүмүүс бол яхааргүй жинхнээсээ төрөлхийн асуудлууд байгаа. Ягаад гэвэл төрөлхтөө уулаасаа бие махбодын хувьд физикийн хувьд ерөнхийдөө жоохон өөрчлөлттэй төрсөн. Нэгсэндээ одоо чинь эмэгтэй хүн байж эрэгтэй хүний төмсөлтэй байдаг ч юм уу тий. Эрэгтэй хүн байж одоо юу гэдгийг бэлэг эрхтэн ерөөсө томордгоо хөгждгөө тэгээд нэг юм жоохон эмэгтэй хүнийх шиг иймэрдүү хэлбэрт үзэмжтэй байдаг ч юм уу. Тэгээд энэ бол төрөл бүрийн асуудлууд байгаа. Энэ хүмүүсийг бол үнэхээр ойлгоод бид нар хайрлах хэрэгтэй байгаа. Тэгээд бид нар бол ямар нэгэн байдлаар сонголтоор ч гэдэг юм ийм болоогүй энэ бол төрөлхийн асуудал байгаа. Тэгээд энэ дээр бол хоромсоомтой холбоотой, гентэй холбоотой иймэрдүү асуудлууд бас байдаг юм байна. Тэгээд нэмэлт гэдэг нь болохоор нийтэд нь ерөнхийдөө бол одоо энэ хамрагдаж чадаагүй босод энэ хүүсийн асуудлуудыг бол бүгдээр ингэ одоо хамрагж байна гэж ярьж байгаа. Тэгээд энэ хүүстэй холбоотой зүйл маань баг 200 гаруй төрлийн хүүс байгаа энэ гэж бас сүүлд яриад байгаа. Тэгээд Америкт хүмүүс өөрсдөө танилцуулалтаа намайг чи хий гэж дуудаарай, намайг ший гэж дуудаарай. Бүр сүүлдээ намайг дэй буюу олон тоон дээр дуудаарай энэ гэж хүртэл ярьдаг болсон. Тэгээд жүжигчд одоо чинь трансгендер болсон жүжигчнийг эмэгтэй хүнийг хий гэж дуудахгүй, ший гэж дуудсныхаа тэгэхээр Jordan Peterson-ийн жишээ Twitter аккаунт хаагдчихсан. Тэгэхээр юу вэ гэхээр энэ асуудал маань зүгээр нэг тий намайг тэгж дууд ингэж дууд гэхээсээ илүүтэйгээр уус төржсөн ийм ерөнхийдөө бол том асуудал болоод хуурцсан. Тэгэхээр энэ бол нэг тийм жижигхэн хүүхдийн тоглоом биш болоод ерөнхийдөө бол нэлээд хугацаа өнгөрч байгаа. Тэгээд статистик талаас нь харъя. Америкт ерөнхийдөө бол энэ LGBTQ гэж өөрийгөө үздэг хүмүүсийн тоо 13.9 сая болсон юм байна. Тэгээд энэхүү тоо хэмжээ маань 10-20 жилийн өмнөхтэй харьцуулах юм бол энэ бол ерөөсөө 2 дахин өссөн байгаа байхгүй. Тэгээд энэ хэдхэн жилийн өмнөхтэй харьцуулахад л ерөөсөө хэдэн саяар өссөн байгаа даа. Тэгээд яг хуу нийт Америкийн хүн амын 5.5% нь одоо өөрийгөө LGBTQ гэж үздэг. Тэгээд энэ бол одоо 2020 онд буюу 4 жилийн өмнө 4.5% байсан. Ерөөсөө 4 жилийн дотор 1% өссөн. Тэгээд өөр судалгаануудыг харах юм бол энэ ерөөсөө 10 жилийн дотор 2 дахин өссөн ийм үзүүлэлт яваад байгаа. Тэгэхээр ямар ч хэсэн эндээс нэг ойлгох хэрэгтэй юм байна. Ямар шалтгаанаас гэдгийг үл хамааран ямар ч байсан өөрийгөө гомо болон одоо юу гэдэг ижил хүсдэг эсвэл трансгендер, bisexual гэж бодож байгаа хүмүүсийн үздэг хүмүүсийн тоо урд өмнөдөө бодоод ирээс асар өсөлттэй хурдтай өссөн байна гэдгийг бол ерөөдөө ойлгож байна. Тэгээд энэхүү өсөлт маань ямар генерашны хувьд хамгийн их байна гэдгсэн чинь Generation Z буюу одоо энэ манай 2000-ад онд төрсэн 1998 99 оноос хэлсэн байна. Яг ч гэсэн 2000-ад оноос ерөнхийдөө төрсэн энэ залуу генерашн манай залуу хүүхдүүд охид хүүхдүүдийн дунд ерөнхийдөө бол энэ үзэгдэл бол маш их болсон байна гэдгийг бол ерөнхийдөө харж байна. Тэгээд энэ маань энэ тоо маань ерөөсөө л 2017-оос 2021 оны хооронд ерөөсөө бүр 2 дахин өсөж ийсэн гинэ. Тэгээд нийт энэ хүүхдүүдийн 10% нь өөрсдөө LGBTQ гэж үздэг байсан бол 2021 онд гэхэд чинь 20.8% нь өөрсдөө LGBTQ гэж үздэг байсан байгаа даа. Тэгээд яг энэ дээр давцсан судалгаануудыг бол би оруулаагүй. Яг энэ тоо үзүүлэлтийг та бүхэн харах юм бол энэ бол үнэн ягаад тэгэхээр энэ айгүй олон төрлийн судалгаануудаар бол энэ тоо батгдаж харагдаад байгаа. Тэгэхээр юу вэ гэхээр залуу хүүхдүүдийн хувьд энэ маань илүү одоо хурцмал асуудал байна гэсэн. Тэгэхээр Эрдэнэ уяг ахын одоо үеийнхэн ч гэдэм үү гинт гарч ирснэ. Одоо вирус гомо юм байна. Гэхээсээ илүү тэгээд залуу хүүхдүүдийн хувьд ерөнхийдөө энэ маань түгээмэл их яваад гэсэн үг байгаа даа. Зя юунаас болоод хүмүүс ижил хүүстэн болоод байгаа юм бэ гэдэг асуултыг ерөнхийдөө хариултыг олгож оролцсон байгаа. Тэгээд энэ дээр юу вэ гэхээр тархинаас болсон юм уу буюу хүний тархин дахь ерөнхийдөө өөрчлөлттэй холбоотой иймэрдүү юм байд юм уу гэдэг. Тэгээд нэг 100 гаруй хүмүүсийн дунд ерөнхийдөө судалгаа хийсэн. Энэ дунд бол нэг 30-аад гомо, тэгээд гомо биш ерөнхийдөө бол нэг дахиад нэг 30-40 хүн, тэгээд нэг лесби, bisexual гэдэг дахиад бас нэг 30-40 хүн оролцсон. Нэг 100 хүний дунд хийсэн судалгаа байгаа даа. Тэгээд энэ судалгаа маань юу вэ гэхээр multimodal
MRI suggests that male homosexuality may be linked to cerebral midline structures гэдэг. Тэгээд энэ маань яг би одоо тархины мэрэгчлэн биш. Гэхдээ хоёр ингээд хүний тархи болохоор зүүн тархи, баруун тархи гэдэг байгаа. Зүүн тархи, баруун тархи хоёр маань ерөнхийдөө бол доотлын тархин дээр нэг холбогдож байгаа юм нэг шугам байд юм байна. Одоо тэрийг юугаар төсөөлж болох вэ гэхээр нэг тийм гүү шиг хэсэг байдаг. Тэгээд гомо хүмүүсийн хувьд ерөнхийдөө тэр холбоос нь илүү тийм том болсон байна гэсэн юм нэг судалгааны хариулт бол ерөнхийдөө гарсан юм байна. Тэгээд яг энэ судалгаа юугаараа сонирхолтой вэ гэхээр тархин дээр нь ямар нэгэн байдлаар тархинасаа болоод гомо болоод байна уу эсвэл гомо байснасаа болоод тархинд нь өөрчлөлт ороод байна уу гэдгийг бол одоо аль чиглэл рүүгээ тэр өөрчлөлт маань явж байгааг бид нар мэдэхгүй ямар ч юм өөрчлөлт байж болох боломжтойг ерөнхийдөө бол харуулсан байгаа. Тэгээд судалгаанд нийтдээ ерөнхийдөө 103 хүний тархийг шалгасан. Тэгээд ижил хүчтэн 30 эрэгтэй 35 heterosexual буюу жирийн хүн ерөнхийдөө heterosexual гэж яриад байгаа. Гомоныг бол homosexual гэж яриад байгаа. Тэгээд 38 шиг heterosexual буюу жирийн эмэгтэй хүн ерөнхийдөө орсон юм байна л та. Тэгээд өөр судалгаануудаар ерөнхийдөө бол дээрх ололтууд маань ерөнхийдөө үгүйсгэсэн. Тэгээд энэ маань яагаад үгүйсгэж байгаа вэ гэхээр ийм бас онолууд байгаа юм байна. Дунджаар харьцуулах юм бол гомо эрэгтэй хүмүүс маань жирийн эрэгтэй хүнээс илүү намхан байдаг. Тэгэхээр илүү намхан улсууд эрэгтэй улсууд ерөнхийдөө гомо байх магадлал илүү өндөртэй. Тэгээд илүү намхан учраас нөгөө нэг тархины тэр холбоос янз бүрийн ерөнхийдөө массууд маань одоо волюм гэж ярьдаг тийм эзлэх хэмжээ ерөнхийдөө массаараа угаасаа илүү жижигхэн байх юм магадaltaй учраас яг энэ хүү судалгаа бол яг үндэ бол жинхэнэ бодиттой юу гэх бодит нөхцөл байдлыг бол бүрэн харуулж чадсан судалгаа биш гэж ерөнхийдөө үзэж байгаа. Тэгээд дээрээс нь 100 хүн дээр хийсэн судалгаа учраас алдаатай байх магадлалаас айгүй өндөртэй. Тэрийг бас ерөнхийдөө ойлгох. Тэгэхдээ 100 гэдэг бол бас юу гэдгийг шууд 100 гэдээ бас ингэж бас энэ ордож болохгүй ягаад гэвэл бүх хүмүүсийн томографыг аваад хийсэн учраас. Тэгээд энэ ерөнхийдөө бол Twitter-дээр байдаг яг энэ судалгаатай холбоотой судалгаанууд хийдэг ерөнхийдөө судалгаануудыг тайлбарладаг юм судлаачийн ерөнхийдөө бол тайлбарыг олж уншсан. Тэгээд энэ дээр бол юу вэ гэхээр яг энэ гомо хүмүүс маань жирийн эрэгтүүнтэй харьцуулбал илүү жижигхэн биетэй байдаг учраас энэ тархины өөрчлөлт маань ерөнхийдөө тэрүүгээр илүү тайлбарлагдах магадлалтай. Учраас яг энийг тархин дээр иймэр дүү өөрчлөлтүүд байна гэх юм учраас одоо тархи хүний гомо болгоод байна гэж хэлэх бол ямар ч хангалттай шалтгаан байхгүй гэдэг ийм ерөнхийдөө бол хариулт гаргасан биз. Дээрх судалгаан дээр бас амигдала антер гэдэг бас энэ хүний тархинд байдаг хэсгүүд дээр ерөнхийдөө бол өөрчлөлт байдаг талаар ерөнхийдөө бол ярьсан. Гэхдээ тэр өөрчлөлт маань тийм хангалттай бас том биш. Гэхдээ хүн бол юу тийм хоёр талаас нь хараад ерөнхийдөө тайлбарч болсон. Ямар ч юм тэр бол нэг тийм яг хүчтэй бол баримт биш. Гэхдээ тийм л дүү магадлал байгаа гэдгийг бол харуулсан байгаа даа. За дээрэс нь хүүхэд байхдаа хүчирхийлүүлсэн хүмүүс маань илүүтэйгээр гомо, лесби, LGBTQ гэдэг англиад орох магадлал өндөртэй байд юм байна гэдгийг бол маш олон судалгаар ерөнхийдөө бол гарч ирсэн юм. Тэгээд энэ судалгааны хэсэг бол ерөнхийдөө энэ гомо, лесби усуд бол айгүй хэсэргүүцэж ерөнхийдөө бол ярьдаг. Гэхдээ энэ би зөндөө олон судалгаануудыг ерөнхийдөө бол гүйлгэж хараад ингээд уншаад байж хатал энэ бол ер нь бол ямар ч маргаан байхгүй ерөнхийдөө бол энэ ололтуудын нэг бол яхахгүй муу юм байна. Наадах нь одоо чинь энэ дээр ярьж байгаа 75 судалгаануудыг хийхэд 3 лесби эмэгтэй 4 лесби эмэгтэй болгоны 3 буюу 75% нь эрэгтэй гомо хүмүүсийн 59% нь багада биеийн хүчирхийлэлд өртөжсэн байдаг юм байна. Тэгэхээр яг багада биеийн хүчирхийлэлд өртөжсэн байх магадлал нь эрэгтэй хүний хувьд гомо байх юм бол 657%-аар өндөр. Эмэгтэй хүний хувьд бол бүр 2200%-аар өндөр. Нэгсэндээ багада хүчирхийлүүлжсэн учраас одоо энэ дээр бол одоо миний таамаг явж байна. Багада хүчирхийлүүлжсэн учраас одоо эмэгтэй хүний хувьд юу гэдэг эрэгтэй хүнийг үзэн ядах ч гэдэг юм уу те. Бэлгийн харилцаанаас ингээд тэр бол одоо бэлгийн харилцаа нэг гоё ихлээгүү тэр чинь ингээд хүчирхийлэл донд ингээд явж байгаа учраас бэлгийн харилцаа гэдэг бол тэр хүний хувьд бол айгуу тийм муухай зүйл байгаа даа. Муухай дурсан зүйлдээс магадгүй trauma үүсдэг. Тийм учраас эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орохоос илүү эмэгтэй хүнтэйгээ илүү safe мэдрэмж төрдөг ч юм уу иймэр төрөхдөө байсан байх талтай. Тэгэхээр энийг бол яг та бүхэн өөрсдөө өөрсдөд харж болно. Ямар ч байсан нэг маргаан байхгүй факт маань юу вэ гэхээр гомо болон лесби, LGBTQ гэж ерөнхийдөө явдаг энэ хүмүүсийн ихэнх маань ерөнхийдөө багтаа бэлгийн хүчирхийлэл үүсчихсэн байх магадлал маш өндөртэй байд юм байна. Зя. Дээрээс нь бас нэг энэ сонирхолтой мэдээлэл одоо олсон. Яг энэ сэдвтэй холбоотой сонирхолтой мэдээлэл олсон юу вэ гэсэн бэ гэхээр гомо болон бэлгийн гаж донтой хүмүүс маань жирийн эрэгтэй хүнийтэй харьцуулбал илүү их солгоо байх магадлал өндөртэй гэдэг юм. Тэгэхээр тархины тэр нөгөө одоо юу гэдэг илүү тэр мэдрэмж ч гэдэг юм уу тиймэрдүү тал руугаа одоо өдөрцдөг тэр тархины тэр хэсэг нь илүү одоо хөгжсөн байдаг ч гэдэг юм уу нэг иймэрдүү бас энэ ололтууд бас байдаг юм байна. Энэ бол бас сонирхолтой байсан. Тэгээд хүмүүсийг бас юу вэ гэхээр
яг энэ багада бэлгийн хүчирхийлэлд өртөжсэн хүмүүс маань гомо байх магадлал өндөртэй байдаг бол нөгөө талдаа бас юу нүнэн бэ гэхээр гомо болон лесбийн LGBTQ гэж явдаг улсууд маань бэлгийн хүчирхийлэгч болох магадлал бас нөгөө талдаа аягүй өндөр. Тэгэхээр хоёр тал байгаа гэсэн үг. Нэгт болохоор өөртөө хүчирхийлүүлжсэн байх магадлал өндөртэй, нөгөө талдаа хүчирхийлэх магадлал аягүй өндөртэй. Тэгээд энэ дээр угаасаа амьдралд юу байдаг ажиглагдсан үнэн гэх юм бол юу вэ гэхээр хүчирхийлүүлж исэн хүн бусад хүмүүсийг хүчирхийлэх магадлал угаасаа аягүй өндөртэй. Энэ бол аягүй олон судалгаагаар ерөөдөө гардаг. Бидний амьдрал дээр ерөөдөө тод шинүүдээс ч гэсэн гаргадаг тийм. Аавда зодолдог байсан бол илүү одоо жишээ нь зодоонч байдаг ч юм уу. Тэгээ хүмүүстэй зодлох дуртай нэг илүү жоохон дотроо ууртай байдаг ч юм уу. Ингэж үсэх боломжтой. Тэгэхээр хүүхэд багт яаж үсэх юм ерөөдөө илүү хамааралтай. Дээрэс нь жоохон хүүхэд хүчирхийлдэг. Одоо насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд ордог хүчирхийлдэг иймэрдүү одоо гайж донтой улсуудыг болохоор педофил гэж ерөнхийдөө ярьдаг. Педофилия гэдэг одоо англиар ярьдаг. Тэгээд иймэрдүү хүмүүс маань бас гомо болон лесби байх магадлал маш өндөртэй байдаг. Тэгээд дээрэс нь энэ хүү бэлгийн гайж донтой жоохон хүүхдийг хүчирхийлдэг улсуудтай бүгдээрэнд нь олцсон хамгийн түгээмэл амьдралын хэв маяг нь юу байсан бэ гэсэн чинь порно үздэг. Тэгээд порно үзэх маань ямар нэгэн байдлаар сэтгцэд нөлөөлдөг байж магадгүй гэдгийг бол ерөнхийдөө бол энэгээр харуулж байгаа. Яг нь энэ дээр дараад нь тусдаа энэ бол том ерөнхийдөө сэдв учраас энийг дараад нь тусдаа бас пастор хоёроос ярилж болно. Ямар ч үс өнөөдрийн хувьд бол энийг бас манайх ойлгоод авчих хэрэгтэй. Тэгэхээр порно үзэх маань таны сэтгэлзүйд нөлөөлдөг байх нэ. Энэ бол ерөөсөө зүгээр нэг ингээл үзэл enjoy гээл яасан дэжгүй энэ гэдэг зүйл бол биш юм байна гэдгийг бол манайх ойлгох хэрэгтэй байлээ. За хүн төрөлхийн гомо байх боломжтой юу гэдэг талаар ерөнхийдөө одоо судалсан. Тэгэхээр төрөлхийн гомо буюу одоо төрөлхтөл беби болол одоо юу гэдэг 1 хоногт беби төрөлхтөл одоо насан туршидтэй тэр бол одоо бэлгийн чиг хандлага нь бол ямар байх вэ гэдэг нь бол тодорхойлогдсон айл гэдэг шийдэгдсэн байдаг гэдэг нэг юм яриа бол байдаг. Энэ бол ихэнх хүмүүсийн айгүй хитэгдэг ярьдаг. Одоо жишээ нь хүмүүс нэг яриан дундаа хөнгөө одоо жишээ нь юу гэдэг гомо хүмүүсийн талаар яаж байгаа. Хөрхийдөө наад чинь төрөлхийн хэмжиндээ цаавс энэ гэж ярьдаг. Тэгэхээр энэ бол одоо нийтэд нэлээд тийм нэлээд зөвшөөрөгдсөн ийм бодол байгаад байдаг. Гэтэл нөгөө талдаа яг судалгаа хийгээд үзсэн чи юу байсан бэ гэсэн чинь 493 мянган хүний генийн дата дээр үндэслээд Англи, Америк, Шведэд амьдардаг хүмүүсийн ген дээр үндэслээд ерөөсөө энэ гомо хүмүүсийг тодорхойлох энэ гомо ген буюу ген гэдэг зүйл байдаг юм уу гэдгийг судалсан байна. Тэгээд энэ дээрээс энэ бол ерөөсөө асар том судалгаа. Энэ бол яг энэ гомо хүмүүстэй холбоотой хийсэн түүхэнд хамгийн том судалгаа. 491 мянган хүн гэж ерөөсөө аимшигтай. Хагас сая хүнийг генийг харьцуулж үзсэн гэсэн үг. Тэгээд эндээс биш те ямар дүгнэлт гарсан бэ гэхээр ерөөсөө гомо хүнийг тодорхойлдог ген гэж байхгүй. Нэгсэндээ хүнийг гомо болгодог, лесби болгодог төрөлхийн ген гэж байхгүй. Байдаг байлаа гэх юм бол магадгүй олон генүүд хоорондоо хамсардаг байж болно. Гэхдээ олон генүүд хамсарсан гэсэн баталгаа бас байхгүй гэдэг ийм дүгнэлтийг гаргасан. Тэгээд энэ дүгнэлтийг бол би ямар нэгэн байдлаар зохиогоогүй. Энэ бол ерөөсөө 100% энэ судалгааны үр дүнд гарсан ийм олтууд байгаад байгаа юм байна. Тэгээд тэгэхээр орчин үед бол яг үнэхээр судалгаагаа хараад шинжлэх ухаанууд дагаад явах юм бол төрөлхийн гомо, төрөлхийн лесби гэсэн ойлголт байхгүй. За. Гормоны асуудлууд. Тэр энэ гормонтой холбоотой асуудал энэ бол ерөнхийдөө хамгийн миний хувьд бол биш те яг шинжлэх ухааны талаас нь хараад зөвхөн яг цэвэр биологи, физик талаас нь харах юм бол хамгийн үнэмшилтэй санагдсан шалтгаан бол энэ. Тэгээд ямар судалгаанууд ерөнхийдөө явсан бэ гэхээр хүмүүсийн яг энэ булчирхайтай холбоотой одоо гормон ялгаруулж байгаа зүйлс хүмүүсийн булчирхай байгаа байхгүй. Тэгээд энэ булчирхайтай холбоотой дааврын өөрчлөлт маань ерөнхийдөө энэ хүнийг энэ бэлгийн чин хандлагад нөлөөж болно. Тэр тусмаа бүр ихийнхээ хэвлэлд байхад ээжийнхэн тэр даавар боловсруулалттай холбоотой гормон боловсруулалттай холбоотой үйл ажиллагаа нь магадгүй хүүхдийн чиг хандлаганд нөлөөлдөг байж магадгүй биш үү гэдэг нэг иймэрхүү судалгаанууд бас гарсан юм байна. Тэгээд энэ судалгаанууд яг баталгаатай тэгсэн юм байхгүй. Гэхдээ энэ бол айгүй тийм магадлал байгаа гэдгийг нэг талаас бол харуулсан юм судалгаанууд бас хийгдсэн юм байна. Тэгээд гормонтой холбоотой асуудал түрүү интерсекс гэдээ ярьсан шүү дээ. Төрөлхийн нөгөө нэг юм бэлгийн жоохон юм одоо юу гэдэг нь те эрэгтэй юм байж энэ бэлгийн эрэгтэнтэй төрдөг ч юм уу. Иймэрхүү асуудлууд маань ерөнхийдөө энэ генетикийн асуудлууд байгаа. Давхраас энэ гормонтой холбоотой асуудалтай төрдөг тохиолдол байна. Тэгэхээр юу вэ гэхээр эрэгтэй хүн маань болохоор XX хромосомтой, эмэгтэй хүн болохоор XY хромосомтой байдаг бол XX буюу 2 ширхэг X биш 1 ширхэг X эсвэл XY биш XXY буюу 2 ширхэг X-тэй 1 Y-тай тиймэрхүү бас юм гормонтой төрсөн улсууд байдаг юм. Ийм хүмүүсийн хувьд болохоор юу вэ гэхээр яг гормон лесби гэхээсээ илүүтэйгээр биеийнх нь угаасаа нөгөө гормон ялгаруулах болон гормондоо үйлдэл үзүүлж байгаа тэр нөгөө нэг төрөлхийн
биеийнх нь механизм нь угаасаа жирийн хүнээс өөрчлөлттэй нэг төрлийн одоо төрөлхийн гажиг гэсэн үг байна. Тийм гажигтай төрсөн учраас угаасаа ондоо байдаг. Тэгээ ийм хүмүүсийн дунд болохоор хамгийн түгээмэл шин чанар нь юу байдаг вэ гэхээр infertile буюу үргүй байт юм. Нэгсэндээ үр хөвгтөд болох чадамжгүй болсон ийм байдгийн байна. Тэгэхээр энэ бол тэр төрөлхийн нэг гормоны асуудалтай байгаа. Нөгөө талдаа болохоор ихэнх хэвлэлд байхад болон ерөнхийдөө амьдралын хэм маягаасаа болоод ерөнхийдөө биед нь энэ гормоны өөрчлөлт орсон ийм усуд ерөнхийдөө байж магадгүй. Тэгээ орчин үед яаж байгаа гэхээр трансгендер гэж яриад байгаа хүмүүс хүүсээ солино гэж яриад байгаа шүү дээ. Хүүсээ солихдоо хамгийн гол хийгээд байгаа үйл ажиллагаанд ерөөсөө юу вэ гэхээр эсрэг хүүснийхээ дааврыг одоо илүү болгоод байна. Одоо эмэгтэй хүний даавар болохоор эстрожен, эрэгтэй хүнийх болохоор тестостерон гэсэн даавар байгаа. Тэнгүүд нь эмэгтэй хүн болохоор тестостерон уугаад тэгээд тестостерон уунгууд яаж байгаа гэхээр хоолой жоохон бүдүүн болоод сахад махад уугаад нөгөө эмэгтэй хүн ч бүр яг эрэгтэй хүн шиг болоод байгаа байхгүй. Нөгөө талд болохоор эрэгтэй хүн болохоор эмэгтэй хүний даавар уугаад хоолой жоохон нарийсаа тэгээд үсмүс бие минь өсгөө болоод ингээд хальт харах юм бол баг яг эмэгтэй хүн шиг болоод угаасаа тэд нар ч яаж үсмөсөө уугаад нүүр амаа бодчихгоо яг эмэгтэй хүн шиг болоод байгаа. Гэтэ тэр бол fundamentally буюу суураар нэг харах юм бол тэр бол хүүсээ сольж байгаа үйлдэл биш. Зүгээр яг энэ дааврын дээр өөрчлөлт оруулаад нэгсэндээ ингээд өөрийнхөө биеийг хуурч чинь гэсэн үг байхгүй. Энэ бол миний тайлбар шүү. Яг одоо энэ яг биологи мэддэг улсууд нь тэрийг айлгүй сайн зүйл тайлбар. Би одоо энийг юу гэж хараад байгаа гэхээр өөрийнхөө биеийг жоохон хуураад яг үүндээ цааталтаа бол яг генийхэн түвшин дээр бол угаасаа эрэгтэй хүн бол эрэгтэй хүн, эмэгтэй хүн бол эмэгтэй хүн. Эрэгтэй хүн чинь хизээж савтаа болоод хүүхэд төрүүлээд явахгүй шүү дээ. Тэгэхээр тийм байгаа даа. За тэнгууд энэ гормоны өөрчлөлт оруулдаг ерөнхийдөө бидний бохирдолттой ерөөсөө environment-д амьдэрдэг байна гэдэг нэг юм чухал ерөнхийдөө бол олж байгаа юм. Тэгээд эдгээрийн нэг юм чухал одоо маш аюултай бодис одоо бидний эргэн тойрон тэр тус маань Америкт амьдарч байгаа улсуудын хувьд ерөөсөө энэ аюултай зүйл болж байгаа юм. Тэр нь юу гэхээр натризин гэдэг юм байна. Тэгээд натризин нь өргөн хэрэглэгддэг гербацид буюу одоо энэ хогийн ургамал устгахад хамгийн түгээмэл хэрэглэгддэг тэр хорон дотор ордог энэ бодис байгаа байхгүй. Тэгээд энэ голцсон эдэн шиш тэгээд нишин гэдэг нь болохоор кен шүүрийг хэлээд байгаа шиг лээ. Тэгээд сорог гэдэг нэг юм бас нэг ургамал одоо манай Монгол ургадаг байх. Би бол нэг сонсож байгаа. Тэгээд ийм тармил ургамал дээр ерөнхийдөө бол хамгийн их одоо цацдаг энэ хоронд ордог энэ бодис байгаа. Тэгээд энэ хүү бодис маань ерөөсөө атризин нь эндокрин системийг дарангуйлагч болгон тогтоодсон бөгөөд энэ нь хүн болон амьтны гормоны систем саад очуулдаг гэсэн үг юм аа. Тэгээд дараах нөлөөнүүд тогтоодсон байна. Хүмүүст нэгт үржлийн нөлөөтэй. Судалгаагаар атризины өртөлт нь хүмүүст нөхөн үржихийн асуудалтай холбоотой байж болзошгүй харуулсан. Тэгэхээр хүний нөхөн үржихийн урж одоо чадварт нөлөөлөх буюу хүмүүсийн эрэгтэй хүмүүсийн жишээ нь өргүү болгох тийм аюултай. Тэгээд төрөлтийн гажиг зарим судалгаагаар жинсний үед атризины өртөх нь төрөлтийн гажиг үүсгэх хэрэгслийг нэмэгдүүлэх боломжтой гэсэн судалгаа. Дээрээс нь хавдар үүсгэх боломжтой ийм зүйл гэж байна. Тэгээд амьтдад болохоор эрэгтэй хоёр нутагтнуудын эмэгтэйжилт тэгээд загас болон үлдэгчдүүд ингээд нөлөөлж байна. Хөвгтэй амьтдад бас нөлөөлж байна гэж байна. Тэгээд энэ хүү бодис маань болохоор тэр амьтанд орж байгаа өөрчлөлттэй холбоотой хэдүүлээ бас дахиад ярилцсан. Энэ хүү бодисоос болоод бид нарт юунд бохирдол бий болсон бэ гэхээр усны бохирдол бий болсон, хөрсний бохирдол бий болсон, агаарын бохирдол бий болсон. Газар цацлаа, хөрсөн дээр цацлаа энэ атризин гэдэг бодис маань юу лээ? Тийм, атризин. Энэ ч яасан. Атризин маань өөрөө ууршаад агаар мантлаар гараад ирчихдэг. Тэгээд та газар тариалангаас хол амьддаг байсан ч гэсэн 1000 км-ийн хол байдаг гэсэн яг үүнд бол таны айл хийж байгаа усны систем ахуй амьдралч энэ бол айл хэдийн нөлөөлөлт эхэлсэн байт. Тэгээд энэс өөрсдөө хамгаалах хамгийн энгийн арга маань юу вэ гэхээр ерөөсөө дандаа шүүлтүрт усах. Гэхдээ шүүлтүр авч тавих, карантинаас ерөөсөө огт ус уухгүй байх. Тэгээд бидний энэ карантины усууд ерөөсөө энэ бодисоор ерөөсөө хордсон, бохирдсон байдаг. Дээрээс нь Америкт яадаг вэ гэхээр хүмүүс бие заслаа, ус татлаа тэр усыг чинь дахин боловсруулаад дахиад ундлагын ус руу тэр ус чинь нэвтэж орж ирж идэг гинэ. Тэнгүүд янз бүрийн гормонтой холбоотой ийм бэлтгэл хэрэгдэг, эмэгтэй хүмүүс айгүй тэр тусмаа хэрэгдэг ийм бэлтгэл хэрэгсэн усууд чинь шейкерээ яадаг вэ гэхээр ийм гормонд өөрчлөлт оруулдаг ийм бодисын бохирдолтой шээсийг хүн шээж идэг. Тэгээд тэр шээс маань эргүүлээд бидний ундлагын ус руу ороод дахиад нөлөөлдөг гэдэг байгаа байхгүй. Тэр иймэрдүү бохирдлууд ерөөдөө бидний амьдралд байдаг юм. За тэгээд энэ нэг аимшигтай судалгаа. Тэгээд энэ судалгаа яасан бэ гэдгсэн чинь энэ бол ерөөсөө одоо ингээд энэ хоёр мэлхийн дээрээ гарцсан байгаа. Энэ шийдэ хоёр эрэгтэй мэлхий. Яасан бэ гэсэн чинь энэ атризин гэдэг бодиснд өрчнөөс болоод эрэгтэй мэлхийн бие физиологийн хувьд өөрчлөлт ороод эмэгтэй мэлхийний бэлэг эргэтэн ургаад тэгэнгүүтээ өөрийгөө эмэгтэй гэж бодоод өөр эрэгтэй мэлхийтэй бэлгийн харьцаанд орж байгаа одоо ийм зураг байгаа. Тэгээд энэ зарим тохиолдолд дахиад ингээд өөр мэлхийг төрүүлж болох үед одоо бүр яг жинхэнэ эмэгтэй мэлхийнээс гарч болдог тийм өндгийн эс хүртэл гаргасан тохиолдлууд ерөнхийдөө одоо тогтоогдсон байна. Тэгээд тэр маань болохоор илүү ховор. Ихэнх тохиолдолд юу болдог вэ гэхээр
нэгт мэлхий маань өөрөө ижил хүйстэн болчихно. Хоёрт болохоор мэлхий маань ихвчлэн юу болдог вэ гэхээр үргүүцчихдээ юм. Үргүүцэх буюу дахиж нөхөн үржих чадваргүй болчихдог. Тэгээд сүүлд юу тогтоогдсон бэ гэхээр Америк дахь энэ мэлхий бол одоо газар усаар явагч одоо амфибийн гэж ярьдаг. Тэгээ ийм төрлийн амфиб маань ерөөсөө асар их цөөрцөн гинэ. Тоон ерөөсөө цөөрцөн. Тэгээ энэ тоо цөөрцөлт маань ерөөсөө энэ хүмүүсийн үйл ажиллагаатай холбоотойгоор энэ амьтны аймагт энэ бохирдол яваад тэгээд энэ эрэгтэй амьтдуудыг аягүй хэмжээгээр нийжил хүчтэн болгоод тэгээд энэ ерөөсөө энэ амьтад маань өөрөө ингээд баг багаар устж үгүй болохын нөхцөлийг бүрдүүлж байгаа ийм тонин болоод байгаа юм. Тэгээд энэ баг юг харуулсан бэ гэхээр энэ яг гормоны өөрчлөлт маань асар хүчтэй ийм хүний биед өөрчлөлтийг оруулж болдгийм байна гэдгийг бол харуулдаг байна. Тэгээд энэ хүүсээ солисон тэр эмэгтэй байж байгаа эрэгтэй болох гэж оролдоод байгаа хүмүүс маань одоо тестостерон руугаад бүр ингээд сахар махад урагцсан эмэгтэй хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань юу бид хүмүүсийн хувьд хүртэл энэ гормоны өөрчлөлт байна ерөөсөө нүдэнд харагдахгүй ерөөсөө илт энэ өөрчлөлтийг ерөөхдөө бол оруулж идэг юм байна гэдгийг бол ерөөхдөө бол харуулж байгаа. Тэгээд энэ бол эмэгтэй хүүхдүүдэд, эрэгтэй хүүхдүүдэд энэ маш хортой юм бодис байгаа. Тэгэхээр бид нэр энэ орчин үед нэг гамшигтай юм нь юу вэ гэхээр энэ бодисыг бол айл хэдийн 2004 онд Европын холбоонд айл хэдийн хоригдсан энэ бодисыг бол Америкт үргэлжлүүлэх хэрэгсээр байгаа юм. Тэгэхээр Америкт амьдарч байгаа монголчууд маань ерөөхдөө бол энийг анхаараа Монгол улсуудын хувьд болохоор яг нөхцөл байдал ямар байдгийг би мэдэхгүй байна. Тэгэхээр ястаас орж ирж байгаа энэ бохирдлууд янз бүрийн юмнууд байдаг байх боломжтой. Гэхдээ би тэрийг бол судлааг байгаа. Зя. Тэгээд энэ хүм мэлхүүднүүд маань ихэвчлэн өргүү болсон энэ тэгээд ярьж байгаа. Тэгээд өргүүдийн хэмжээ ерөөхдөө буурж байгаа. Тэгээд энэ сэдвээр заяа Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд ивсэн RFK Kennedy хүртэл энэ сэдвээр ерөнхийдөө ярилцсан байгаа. Тэгэхээр энэ бол ганцхан би нэг зохиож яриад байгаа зүйл биш. Энэ бол ерөөсөө бодитойгоор яг энэ явж байгаа юм асуудал байгаа юм байна. Тэгээд энэ дээр Alex Jones бас энэ асуудлыг ерөнхийдөө ярилцсан бичлэг байгаа. Тэгээд та бүхэн маань энэ discussion дээр энэ тэмдэглэлийг ерөнхийдөө оруулчихна. Бүгдээрэн дээр нь линкийг дараа та бүхэн миний ашигласан методыг бүгдийг хараа шалгаад намайг үнээр худлаа юм зохиож ирсэн байна уу гэдгийг бол давх шалгах боломжтой. Тэгээ энэ бодсон маань бүр аимшигтай хортой учраас бүр Америкийн агаарын хүч заяа. Америкийн батлан хамгаалахаас дайсны цэргүүд рүү одоо бөмбөг хаяад тэгээд энэ маань болохоор ямар төрлийн химийн бөмбөг байх вэ гэхээр дайсны цэргүүдийг өсөж гомо болгодог юм бөмбөг хийх төсөл хүртэл гарч ирсэн юм. Тэгээ боддоо. Айлтанд ашиглаж 1994 онд явж исэн судалгаа байгаа байхгүй. Тэгээд Америкийн Air Force бүрийн судалгаа хийжсэн. Тэгээд энэхүү судалгаан дээр яасан бэ гэхээр одоо чинь Америк нэг орондоо байж за чинь Оростой байлаа гэдэг юм бол Оросын цэргүүдийн хоорондын моралыг унгаж дунд нь нөгөө нэг юм толгой эргүүлсэн байдал үүсгэх. Дээрээс нь жоохон эрэгтэйлэг чанарыг бууруулахын тулд яах вэ гэхээр нэг төрлийн химийн одоо юм агаар магаар янз бүрийн юм одоо энэ бохирдол учруулсан юм бөмбөг хаяад тэнгуут нэрхтээ хүмүүс нь бүгдээрээ гомо болж хувирах юм судалгаа хүртэл хийжсэн байна. Тэгээ энэ судалгаан дээр шээ хэрэглэлд ашигласан бодис нь юу вэ гэхээр энэ бодис. Яг энэ одоо бидний энэ Америкт байгаа энэ хортчод байгаа. Биднийг одоо бохирдуулаад байгаа энэ хүү бодис маань байгаа юм байна. Тэгэхээр энэ бол маш ноцтой сэдв. Дараагийн байж магадгүй нэг сонирхолтой шалтгаан маань юу гэхээр паразитнаас байж болсон байж магадгүй гэдэг юм юу юм бэ. Тэгээд их сонирхолтой юм юу вэ гэхээр homosexuals have a startlingly high rate of infection by parasites. According to the National Institute of Health, 70% of all homosexual men are infected with intestinal parasites, as opposed to only 10% of straight men. Тэгэхээр юу вэ гэхээр гомо хүмүүсийн 70% нь эцэндээ паразиттэй байдаг гэсэн бөгөөд жирийн эрэгтэй хүний хувьд бол 10% нь ерөнхийдөө бол паразиттэй байдаг юм байна. Тэгээд энэ дэр бүр нэг сонирхолтой юм гарсан юу вэ гэхээр энэ залуу бичсэн байгаа. My cousin was a homosexual until he was prescribed ivermectin for COVID. After taking ivermectin, he filled the toilet bowl with intestinal worms. Shortly thereafter, he lost all attraction to men and found women sexually attractive. He was repulsed by his previous nature. Тэгээд энэ COVID-ийн үеэр нэг юм уусан чинь яг энэ паразит алдаг юм уусан чинь паразит нь байхгүй болсон заяа. Эзнийх нь хорхоонд байхгүй болсон. Гэртнийх нь хорхоонд байхгүй болсон чинь ижил хүүснийхээ хүн татагдгаа болоод эмэгтэй хүн сонирхоод эхэлсэн тохиолдол гарсан гэж бичсэн байгаа байхгүй. Тэгээд энэ агуу сонирхолтой яг энэ дээр яг үнэхээр бодтой ямар шүү шалгалтууд судалгаанууд байдгийг мэдгүй байна. Энд дээр бол нарийн хийсэн судалгаа байхгүй. Тэгээд зарим судлаачдын хувьд болохоор юу гэхээр Toxoplasma gondii гэдэг энэ хүү паразит нь хүний ерөөдөө бэлгийн чиг хандлагад нөлөөлөх боломжтой гэдгийг харуулсан байна. Тэгээд энэ бусад амьтны аймагт ерөөдөө бол амьтдад энэ бүр ингээд тархиных нь үйл ажиллагаанд нь муугар нөлөөсөн юм өөрөөр одоо өөрчлөлтүүд оруулсан ийм юунууд гарсан юм байна. Тэгээд энэ хүү яригдаад байгаа паразит маань ерөөдөө нэг иймэрдүү хэлбэртэй төрхтэй
жин гэдэг муухай харуулсан дуучлаарай. За гомо босон юм уу эсвэл гомо төрсөн юм уу гэдэг дээр нэгсэндээ гомо минь олмол байж болох юм биш үү гэдэг ерөнхийдөө онол дээр болохоор нэг юм энэ болохоор зүгээр интернетд бичсэн байсан хүний бичсэн аргумент гэсэн. Тэгээд энэ нь юу гэхээр энэ аргумент бол үнэхээр гайхалтай. If homosexuality were specifically inherited by a dominant gene pattern, it would tend to be eliminated from the human gene pool because those who have it tend not to reproduce. Нэгсэндээ хэрвээ эволюцийнхаа онолоороо хүмүүс ингээд гомо болоод яваад байсан юм бол гомо ген маань өөрөө цаашаа үлдчихэж өөр амжилттай байна. Гэтэл гомо хүмүүст маань жирийн эрэгтэй хүнтэй харьцуулаад ихэвчлэн хүүхэдтэй болох магадлал багтай. Нэгсэндээ жирийн эрэгтэй хүмүүсийн 10 эрэгтэй болгоны 8 хүүхэдтэй болдог буюу одоо эцэг болдог бол 10 гомо хүн болгоны 2-т нь ерөнхийдөө аа болдог. Тэгээд тэгэхээр чи нөгөө гомо ген гэж хэрэг байдаг байсан бол хэдэн мянган жилийн одоо хүний амьдралын ингэж хувьсэл донд те гомо ген маань ерөнхийдөө ингэж баг багаар байхгүй болоод устж өгөө болох хэрэгтэй байгаа байхгүй ягаад гэвэл чи гомо ихэнх хэрэгтэй хүмүүс аа болохгүй учраас. Тэгэхээр юу вэ гэхээр энэ аргумент маань магадгүй гомо маань өөрөө олмол байж магадгүй байна гэдгийг нэг талаас харуулж байгаа. Тэгээд дээрэс нь бэлгийн чиг хандлага маань төрөлхийн биш ерөнхийдөө олмол байж магадгүй байна гэдгийг яг энэ орчин үед Gen Z буюу хамгийн залуу generation маань амар их гомо байгаагаагаар холбож тайлбарж байна. Тэгэхээр хөвшин одоо бидний өвөө, бидний ах, бидний аав нарын үеийнхэн бол тэгээ манай этнограф нарын үеийн тэр хүмүүс бол ерөөсөө гомо хувь нь бол маш бага байсан байгаа байхгүй. Одоо орчин үед юу вэ гэхээр миний дүүнэрийн үеийнхэн тэгээ би бол millennial гэж боддог. Тэнгүү generation Z буюу 1997-оос 2004 оны хооронд төрсэн хүүхдүүд тийм хувьд 19.7% нь шидэ өөрсдөө LGBTQ гэж үздэг байгаа байхгүй. Тэгээд 1946 оноос өмнө төрсэн улсуудын ерөөсөө 1.7% нь өөрсдөө LGBTQ гэж үздэг. Тэгэхээр энэ маань юу вэ гэхээр магадгүй энэ чинь нэг тийм олмол юм биш үстэй гэдгийг ерөнхийдөө бол нэг талаас харуулж байгаа. Тэгээд social media хэрэглээ маань ерөнхийдөө энэ дээр нөлөөж явах магадлалаас айгүй өндөртэй. Яагаад гэхээр Generation Z маань болохоор хамгийн их social media үздэг, хамгийн их одоо гарсан дээр цаг өнгөрөөдөг, хамгийн их TikTok, Instagram энэ төр үздэг ийм ерөнхийдөө generation дараад. Тэгээд энэ дээр ерөнхийдөө бол энэ сэтгэлийн өөрчлөлт энэ social media-гаас болоод явдсан байна гэдгийг айгүй олон судалгаанууд бол харуулдаг. Тэгээд энэ сэтгэл готролтой холбоотой сэтгцийн төрөл бүрийн ерөнхийдөө гажигуд маань юу вэ гэхээр social media-гаар дамжаад хүүхдүүдийн хувьд ерөнхийдөө бол дамжаад байгаа юм байна гэдгийг олж тогтоосон байна. Тэгэхээр өнөөдөр та хүүхдэд жишээ гар утас хэрэглүүлээд iPad хэрэглүүлээд хүүхдийн 4 цаг 5 цаг ингээд интернет үзээд байх юм бол та ерөөсөө хүүхдэд юу ямар аюул бүртгүүлж байгаа гэхээр сэтгцийн өвчтөй хүн болгох одоо та аюул хүүхдэд өвтүүлээд байна гэсэн. Маш аюултай нөхцөл байдал, аюултай орчинд авч хүүхдэд та тавьсан байна гэдэг дээрээс яг адилхан байгаа байхгүй. За гэрээс гараад хөөх юм гэртээ байгаа л чаавас нөгөө уцаа үзээд компьютер үзээд байж байгаа гэж бид нар бодох гээд байдаг. Нөгөө талаа энэ маань хүүхдэд нөлөөж бодох юм аюултай орчин нөхцөлийг ерөөдөө бүрдүүлдэг юм байна гэдгийг бол харуулсан байгаа. Дээрээс нь Joe Rogan-ийн подкаст дээр нэг ярьсан. Сүүлийн үед энэ хүүхдүүд айгүй их LGBTQ болоод байгаа нь энэ боловсролын систем болон багш нарын дундх ерөнхийдөө энэ төрлийн бэлгийн чиг хандлагыг одоо хавтгайруулан хүлээн зөвшөөрж энийг одоо бараг л их худлаач байрал бараг сусцаг маягийн болсноос болоод өссөн байж магадгүй гэдэг талаар ярьсан. Тэгээд энэ маань юу гэхээр бүр энэ New Jersey-д өөрийгөө non-binary гэж binary буюу одоо би бол эрэгтэйч биш эмэгтэйч биш гэж яриад байгаа энэ хүмүүсийн тоо 4000% өссөн. Ийм тоо гарсан. 4000%. Энэ бол бүр ингээд натуралны биш байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яхаар анхаарал хандуулах хэрэгтэй зүйл болсон. Тэгээд нажиг одоо хүүхдтэй ийм эцэг хүмүүсийн хувьд бол энэ бол ерөөсөө зүгээр нэг шоолоод муусан гомонууд гэж бодох зүйл биш болчиход дээ шүү гэдгийг бол манайхан харах хэрэгтэй. Тэгээд сэтгэл готрол хүртэл ерөөхдөө бол энэ халдварлах боломжтой юм байна гэдгийг судалгаагаар бол харуулсан. Тэгээд энэ дээр ерөөхдөө ажилладаг хүний тархины гол ойлголт маань юу гэхээр mirror neuron буюу хүнд ингээд хамт ярьж байгаа хүнийхээ асуудлыг зовлон нөхцөл байдлыг сонсоод хүний тархи шууд тэрийг өөр дээрээ хүлээж аваад тэрийг ингээд дөөрэж эхлээд тэр хүнд ингээд шууд ингээд бодитоор ерөөхдөө нөлөөлж эхэлдэг юм байна гэдгийг тогтоосон байна. Тэгээ та одоо чинь юу гэдэг сэтгцийн өвчтөй хүнтэй хамт байгаад байх юм бол танд тэр сэтгцийн өвчт нь яг үүнд бол халтах боломжтой гэсэн. Тэгэхээр сэтгцийн өвч маань өөрөө бүр халдвартай юм байна гэдгийг бол ер нь одоо шинжлэх ухаан тогтоож авч мэдээд байна гэсэн. Тэгээд эмэгтэй хүн жишээ нь сэтгэл готролд ороход ойр дотных нь найз нь дагаад заяа тэр найзаагаа дагаад хамтдаа сэтгэл готролд орох магадлал 142%-аар өсдөг юм байна гэдгийг бол тогтоосон юм. Яг дээрэс нь ижил хүүстэн байх маань төрөлхийн биш магадгүй олдмол байж магадгүй юм байх шүү гэдгийг харуулдаг. Бас дахиад практик дээр байдаг ололт маань юу вэ гэхээр
Эрэгтэй хүмүүс шоронд орохдоо эмэгтэй хүн сонирхдаг жирийн хүн байжгаад шоронгоос гарч ирэхдээ гомо болоод гарч ирдэг усуд айгүйх байдаг. Тэгэхээр энэ маань юг харуулж байгаа гэхээр нөхцөл байдлаасаа болоод орчин нөхцөл өөрчлөгдснөөс болоод магадгүй хүний бэлгийн чиг хандлага өөрчлөгдөж байж магадгүй байна гэдэг энэ хүү онолыг маань ерөнхийдөө бас харуулж байгаа. Тэгээд энэ маань бол нэлийн хүчтэй бол аргумент байсан байж болох боломжтой. Тэгээд хүн гомо биш байж болох уу? Тэгээ гомо байжгаад гомо биш болсон хүмүүсийн түүхийг ерөнхийдөө бол би зөндөө олон түүх олсон. Тэгээ цөөхнүүдийн ерөнхийдөө энд орсон. Энэ залуу бол бүр ном бичсэн байлээ энэ сэдвээр. Бүр ном бичсэн. Тэгээ тэр хар залуу энэ бол бүр гомо биш болоод их нэртэй болоод ихнэр нь бүр лесби ээж жаад өөрөө лесби биш болсон. Өөрөө гомо ээж гомо биш болоод хоорондоо дурлаад гэр бүл болоод хүүхдтэй болоод явсан юм гэр бүлүүд хүртэл байгаа. Тэгээд бас дээрээс нэгээр гомо байжгаад гар утсын тэр хэрэглэгээ болоод порно үзгээ болоод өөрсдөө яг энэ сошиал медиатай холбоотой юмнуудаас бүр өөрийгөө ингээд 4-5 жил тасалж аваад тэгсэн чи гомо биш болсон хүний түүхэнд бас битсэн байсан. Тэрийг бас ерөнхийдөө олж унсан. Тэгээд энэ хүмүүс донд ажиглагдсан ерөөсө бүгдээрэнд нь дунд нь өштэй нэг байгаа хамгийн түгээмэл зүйл нь юу вэ гэхээр энэ хүмүүс ерөөсө дандаа христч хүмүүс байсан. Тэгээд энэ яг хөө тэр нэг нэт дээр юм үзээгүй гэдээсэн залуу бол өөрөөр христч гэж бичиг байсан. Тэгээд YouTube дээр байгаа Twitter дээр тэр юм бичсэн гомо байжгаад гомо биш болох юм гэж яриад байгаа хүмүүс бүгдээрээ ихвчлэн христч хүмүүс байгаа нь надад сонирхолтой санагдсан. Тэгээд энэ маань өөрөө бурхан хүнийг энэхүү бэлгийн чиг хандлагын хүртэл бурхан өөрчлөх боломжтой юм байна гэдгийг харуулж байгаа юм байна гэж би итгэж байгаа. За тэгээд ерөөхдөө бол яриа маань үгээр өндөрлөх нэлээд өгч. Тэгээ очиж байгаа гомо одоо энэ гейтэй холбоотой энэ LGBTQ-тэй холбоотой асуудал маань яаж явж байна гэхээр 2.6 сая өөргөө LGBTQ гэдэг хүмүүс 18 наснаас доош насны хүүхдийг одоо доош насны хүүхдийг одоо өсгөж байна. Тэгээд LGBTQ хосуудын 18% хүмүүсийн 18% нь одоо хүүхэдтэй байна. Одоо хүүхэд ямар нэгэн байдлаар өргөж авд юм уу яа гэдэг ямар нэгэн байдлаар хүүхэдтэй байна. Дээрээс нь 5 сая хүүхэд ийм хүмүүсээр өсгөгдөж байна. Тэгэхээр уламжлалт нөгөө нэг гэр бүл гэдэг ойлголтыг одоо эвдэх гэж оролдож байна гэж бол би бол хараад байгаа. Тэгээд энэ бол 5 сая хүүхэд бол ингэж өсгөж байгаа. Тэгээд ийм хүн бид нар бол зөндөө олон судалгаанууд ярьсан. Жоохон хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд өртүүлэх магадлал хамгийн өндөртэй хүмүүс эдгээр байгаад байгаа. Тэгээд доор хаяж 12-оос 16 дахин өндөр ерөнхийдөө байд юм байна гэдгийг бол харуулсан. Тэгээд энэ бүр аимшигтай мэдээ байсан. Энэ юу вэ гэсэн чинь гомо 2 хос хүүхдүүд өргөж аваад тэр хүүхдүүдийг өөрсдөө бэлгийн хүчирхийлэлд оруулж бичлэг хийгээд тэр бичлэгээ зараад өөр хүмүүсээс мөнгө аваад авчиж хүчээр ингэж хүмүүст унтуулж ингэж бэлгийн хүчирхийлэлд оруулаад тэр хүүхдийг одоо sex traffic хийгээд ингээд мөнгө авсан юм тохиолдол хүртэл батсан байгаа. Тэр энэ манай Монголд бол ийм асуудал бол гайгүй. Гэхдээ би бас юу боддог вэ гэхээр Монгол одоо чинь өнчигдсэн байгаа хүүхдээ гадаадаас хүн хурж ирээд өргөж авах гэж оролдох юм бол миний бодлоор тэрийг бол бид нэр эсэргүүцэх хэрэгтэй. Монгол хүн өнчин болсон хүүхдээ Монгол хүмүүс нь өргөж аваад өсгөл надад бол дээр их санагдаад байна. Зүгээр миний бодол шүү энэ дээр үсэ. Ягаад тэгэхээр ямар хүн тэрийг авах гэж байгаа нь ойлгомжтой учраас. Эсвэл за болио гэхэд гомо энэ төр хүн байна уугүй юу гэдэг нь шалах хэрэгтэй юм шиг надад санагдсан. За дээрэс нь юу вэ гэхээр энэ төрлийн LGBTQ гэж ерөнхийдөө бол явдаг юм хүмүүс маань харт амь хэрэглэх магадлал маш өндөртэй. Тэгээд эмэгтэйчүүдийн хувьд болохоор 49.5% нь эмэгтэйчүүдийн хувьд болохоор 49.7% нь ерөнхийдөө хууль бус харт амь хэрэглэсэн байдаг. Тэгээд ерөнхийдөө үзсэн байна. Тэгээд дээрэс нь багтаа залуудаа бас энэ гомо хүмүүсийн хийх нь 46% нь ерөнхийдөө янз бүрийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна гэдгийг бол харуулсан байгаа. Тэгээд энэ drag queen гэж нэг юм ойлголт байгаа. Тэгээд бид нар яасан вэ гэхээр эмэгтэй болоод одоо биеийн хувьд өөрчлөлт оруулсан мөөм энэ хийлгээ дот мот авахулсан. Тэгээд бид нар ингээд хүүхдүүдийн өмнө бүжгэлдэг энэ жоох хүүхдийг ингээд хөтлөөд явж байгаа. Тэгээд энэ арт нь ингээд хараа энэ бандажнд ингээд мөнгө авчулсан. Тэгээд энэ тэнд одоо заяа хүүхдийн сургууль дээр хүүхдүүдийн ингээд явдаг энэ дэлгүүр хоршооны газруудад ингээд ийм гомо хүмүүс ингээд гарч ирээд энэ бүжгэлдэг нэг ийм сонин урсууд юмнууд их яваад. Тэгээд энэ бүр аимшигтай заяа. Энэ ингээд баахан эцэг эхүүд ингээд хүүхдүүдтэйгээ яатсан ингээд энэ одоо юм гомо нөхөр ингээд бүжгэлж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь 9-10 настай хоёр хүүхдийг авчиад ээж аав нь ингээд мөнгө өгөөч гэдээ явуулсан чинь ингэж асуусан байна. Are you having fun? Are you enjoying it гэснээр are you confused yet? Боёо чиний толгой чи эргэж хэлж байна. Нэгсэндээ нөгөө жоох хүүхдээ гомо болох гэдэг байхгүй. Одоо чи ингээд бид нар шиг трансгендер болмоор байна уу гэж хэлгээд байна гэсэн үг байхгүй. Тэгээ иймэрдүү асуултууд хүртэл асуусан, иймэрдүү тохиолдлууд бас гарсан. Дээрээс нь саяхан Парист болсон Олимпиадээр иймэрдүү дүр зурагтай ерөнхийдөө юмнууд бол болсон. Тэгээд бичлэгэн дээр бүр ингээд харах юм бол нэг эрэгтэй хүн бол ингээд бүр төмсг нь ингээд ил талцсан ингээд хүмүүсийн нүдэн дээр ингээд төмсг доод нь ингээд гарцсан иймэрдүү юм гарсан. Дээрээс нь
Last Supper гэдэг одоо христч хүмүүсийн дунд байдаг эцсийн зоог гэдэг. Есүс дагалмай дээр цогцохоос өмнө шагналтайгаа цог хоол идээд эзний зоог хүртдэг одоо биднэрт байдаг энэ гайхалтай уламжлал ерөнхийдөө бидэрт өглөгдөж үүсэх тэр чухал тэр өдрийг доромжилж ийм зүйл хийсэн. Тэгээд иймэрдүү ерөнхийдөө бол одоо итгэгч хүмүүс рүү айгуух дайралтууд орж ирдэг. Тэгээд ямар ч байсан ийм юм болоод байгаа. Дээрэс нь хүүхдүүд рүү айгуух дайрж байгаа. Тэгэхээр юу вэ гэхээр номнууд гарсан. Хүүхдүүдийн сургууль дээр номын сангууд одоо чинь энэ номон дээр хэлэхэд дээрээ те this book is gay гэдэг номон дээр үсэ те 2 10 настай хүүхэд хоорондоо бэлгийн хавцаанд орж байгаа. Тэгээд дээрэс нь ийм бэлгийн хавцаанд орж байгаа юм зураг мураг иймэрдүү ийм хэсгүүд ерөөхдөө бол гардаг ийм ном байгаа. Тэгээд энэ дээр болохоор энэ хүүхдийн номон дээр болохоор ээжээсээ ингэсэн байгаа. Би ингээд палаж явж өмсмээр байна. Гэсэн чи ээж нь чи ингээд миний хүн чи хүүштэй эрэгтэй хүүхдтэй чи палаж өмсч яхад байгаа гэсэн чи би эрэгтэй хүүхд юм шиг надад мэдрэмж төрөхгүй байна гэж хэлж байгаа ийм хэсэг энэ номон дээр гарсан байгаа. Тэгээд энэ номон дээр бол одоо чи ингээ 2 аавтай хүүхэд ингээд энэ хоёр аавтай. 2 эрэгтэй хүнээс бол хүүхэд гарахгүй шүү дээ. Тэгээд манай охины ангид гэхэд 2 ээжтэй нэг хүүхэд байдаг гинэ. Тэгээд 2 ээжээс хүүхэд төрдийн биелэн шүү дээ ярьцсан явж байгаа. Тэгээд би үгүй яах вэ тийм байдгүй ингээд би тайлбарсан. Тэгээд миний охин нэг их юм ярьж хүүхдээ битгий доромжилж битгий гомдоогоор нэг олон битгий асуугаараа гэхдээ тийм байдгүй маа миний охин гэдэг би тайлбарсан. Тэгээд энэ дисгээс гарсан хүүхдийн номон дээр хүртэл хараа энэ Pride энэ тэгээд энэ дандаа юм гомо лесби супер хиронууд гинэ. Тэгээд ийм бас юм гарсан. Дээрээс нь энэ хүүхдийн хараа хүүхдийн номон дээр энэ 2 эрэгтэй хүн ингээд тэрвэлдээд ингээд өмсөлж байгаа. Ийм зураг мөрөгтэй номнууд гарсан байна. Тэгээ ийм амар хараа ингээд 2 эрэгтэй хүн ингээд нэг нь ингээд бандажын тайлбарт нөгөөднийхөө ингээд бэлэг эрэгтэй намандаа ээж байгаа ийм хүүхдийн ном гарсан байгаа байхгүй. Тэгээд энэ ямар ч их дээр очиод ингээд хүмүүсийн уурыг хүргээд тэр тусмаа миний энэ богоо хүргээд байгаа гэр ингээд хүүхдүүд рүү дайраад тэгээд бидний итгэл үнэмшил рүү дайраад хэлсэн надад бол нэг талаасаа таалагдахгүй байгаа. За яг ингээд төөхөн хүмүүс угаасаа бүхэнд гомо хүмүүс байдаг л байсан. Монгол ч гэсэн намайг баг авахд ингээд гамбууш мамбууш гэж ингээд яригдаад нэг жоохон шоолонгууд юм шиг нэг юмруу юмнууд болдог байсан шүү дээ. Гэхдээ нэг зэг дээр очиод төөх байсан хүмүүс маань олонх руугаа дайраад эхлэхээр надад нийгэмд жоохон ингээд энэ асуудал маань сансаас илүү хүнд болоод байгаа юм шиг бол харуулж хэлж ийнэ гэж бодож надад санагдаад байна. Тэгээд жоохон охин хүүхдийг сургуультай явахт нь хараа ингээд бандажын дотроо хийж явуулах ингээд хиймэл боо гинэ. Одоо ингээд ийм тоглоом боо. Тэгээд чи эрэгтэй хөвч ингээд филинг төрөөдөх юм бол маа нэг ингээд бандажныг явуучих гэх. Тэгээ ингээд жоохон тэр нэгээд нөгөө бандажнаасаа жоохон ингээд нөгөө жоохон наашаага ингээд юу гэдгийг жоохон ингээд түлхээд нэг бофтой юм шиг харагдах гэдэг шүү дээ энэ хүүхд чинь. Тэгээд хүүхдийн номон дээр бүр ингээд ийм эмэгтэй хүний бэлэг эрэгтний эрэгтэй хүүхдийн бэлэг эрэгтнийг юм харуулсан ийм зурагтай юм номнууд бас хэрэгэлсэн байгаа даа. Тэгээд хийч хүмүүсийн ерөнхийдөө бодол юу юм бэ гэдэг энтэй холбоотой бас танаас сонирх юм бол энэ бичлэгүүд оруулсан. Тэгээд энэ асуудлаар ерөнхийдөө бол одоо пастор лугаа ерөнхийдөө яриа маань шилжиж байгаа. Тэгээд доод өнөөдөр яриа маань юу гэсэн бэ гэхээр гомо хүмүүс ерөнхийдөө там руу явах юм уу, диважи руу явах юм уу буюу яг энэ ижил хүүстэн байх маань ерөнхийдөө бол одоо христч хүмүүсийн хувьд энийг юу гэж үздэг те. Энэ одоо нүгэл муу юм уу, нүгэл биш юм уу, ийм байх ер нь нормал юм уу? Ийм хүмүүс ер нь одоо яах ёстой юм бэ гэдэг ерөнхийдөө бол асуултыг пасторт тавьж байна. За баярлалаа. Тэгээд нэг том пастроос CNN Larry King асууж ирсэн. Гомо лесби хүмүүс тамд очих уу, аврагдах уу гэд. Тэр нийгмийн том хүмүүс ус энэ талаар их асуудаг, хүмүүсийг шахаанд оруулна гэдэг тийм. Сүмд маш олон гомо лесби хүмүүс явж байгаа. Пасторудаас гомо хүмүүс тамд очих уу, диважинд очно гэж хэлүүлэхээр амтаа бүчээр ерөнхийдөө. Тэр маш чухал ялангуяа өнөөдөр хаасаагүй гомо лесби хүмүүс их гарч ирсэн гоё. Тэгэхээр шууд хэлээд ямар ч аврал байхгүй. Төрлөхөөсөө гомо байсан ч бай, олдмол гомоч бай тэр хүмүүст бол ямар ч аврал байхгүй. Бурхан эхнээс нь эрэгтэй эмэгтэй хүн хоёрыг гэр бүл болохоор бүтээсэн. Тэрнээс 2 эрэгтэй 2 эмэгтэй хүн гэр болохоор бүтээсэн бол хүн яаж өсөх вэ? Үржих үү? Ойлгомжтой. Тэгэхээр хүн
өөрөө буруу гэдгээ мэдсээр байж үйлдэх юм бол тэр нь нүгэл гэж бурхан айлдсан байдаг. Тэгэхээр гомо лесби байгаа хүмүүс өөрсдийнхөө яг нормал биш буруу юм хийж яана гэдгийг мэддэг мөртлөө тэрийг хийх гэж зүтгээд байгаа бол тэр нь бол бурханы өмнө масар том нүгэл болж хувирж байгаа. Тэгэхээр тэр хүмүүст ямар ч аврал байхгүй. Би төрхөөс л ийм байсан штэ гэж хэлдээд ч шалтгаан болохгүй. Тэгэхээр там гэдэг бол аимшигтай бодтойгоор оршиж байгаа зүйл байгаа. Тэгээд өнөөдөр гомо лесби хүмүүсийг энэ цөөх байсан мөртлөө яагаад нийгэмд маш хүчтэй нөлөөлж, улс төрт хүртэл хүчтэй нөлөөлж, ер нь бүх салбарлуу маш хүчтэй нөлөөлж чадж байгаа гол учир шалтгаан. Тэгээд сая манай дүү хэллээ шүү дээ. Генд нь судлахад ямар нэгэн гомо болгодог ген байхгүй нэ гэж. Энэ бол сүнслэг зүйл л дээ. Яач ахгүй сүнслэг зүйл. Энэ хүмүүс хэдийгээр мэдэхгүй ч гэсэн яхаас арга байхгүй. Муу ёрын сүнс гэж оршиж байдаг. Тэр бол бурханаас мөнхөд харагдсан сүнс байдаг. Мөнхөд харагдаж одоо хизээч давж заадах боломж байхгүй. Хөхөр галаар шатж байгаа нуурт мөнхөд очиж амьдрал нь тэнд төгсөх ёстой, төгсөшгүй зовлонд идэх ёстой болцсон сүнс гэдэг чинь бурхны эсрэг маш их үзий ядтва дайсагналтайгаар босч ирдэг байна. Тийм ч учраас одоо сая Парисын олимпиадээр тэр Христийг доромжилж байгаа тэр ариун зоог ямар чухал үнцэнтэй ариун зоогийг ямар бузар муугаар тэгж хийж гаргаж байгаа. Энэ бол цаана байгаа тэр сатаны хийж байгаа зориулттай санаатай үйлдэл байгаа. Энэ сатан өөрөө эцсийн өдрүүдэд үнэхээр өчүүхэн богинохон хэмжээнд богинохон цаг хугацаанд маш хүчтэй болох цаг нь байгаа. Өнөөдөр яг тийм цаг нь учраас бид нар хичнээн хориглоод ч гэсэн гомо лесбинэр улам их нийгэмд нөлөөлөх болно. Хүчтэй байх болно. Харин бид нар хийх ёстой цорын ганцхан зүйл бол өөрсдийнхөө хайртай хамгийн ойр байгаа ах дүү нар үр хүүхдүүдийнхээ хамгаалтын төлөө өдөр шөнөгүй залбирх ёстой. Тэгэхгүй бол энэ аимшигтай нөлөөний дотор автах боломжтой. Ер нь ертөнц дэлхийд дээр нэг хоёр аимшигтай сүрэл болсон байдаг. Нэг нь одоо түүхэнд бол усан галын юу гэж нэрсэн байдаг тийм ээ. Тэр усан гал бол юунаас болсон бэ гэхээр гомо лесбинээс болж усан галаар бурхан дэлхийг устгасан байдаг. Гомо лесбинэр маш ихсэн бэлгийн гаж завхрал амтантай хүртэл явуулдаг болсон. Тийм учраас бурхан усан галаар устгасан байдаг. Дараа нь одоо тэр дундад Азад байгаа Содом Гомор гэдэг хоёр хот бас яагаад галаар устгагдсан бэ гэхээр тэр бол одоогоос 4000 жилийн өмнө болсон явдал шүү дээ. 4000 жилийн өмнө яагаад галаар устгасан. Одоо очиход тэр газар дээр хүхэр галтай тэр чулуунууд нь байж идэг. Чүдэнс зурх юм бол асч идэг. Яг тэр 4000 жилийнхаа өмнөхөөр байж байгаа. Тэгээ яагаад тэр газрыг бас бурхан галаар сунсан бэ гэхээр тэр хоёр хот бас ижил хүснэнгээр дүүрсэн биш. Ижил хүснэнгээр дүүрсэн. Ер нь ижил хүснэнгээр дүүрээд ирнэ гэдэг бол ертөнцийн төгсгөл юм аа. Яалч байхгүй. Бид нар бас мэдэх ёстой. Зөвхөн ижил хүсэнгүүд өөрсдөө там руу очиод зогсохгүй. Тэр хүмүүс бас ертөнцийн төгсгөлийг ойртуулдаг байл та. Хурцдаг аимшигтай аюултай байна. Тийм учраас ижил хүстэн байгаа газраас аль болох хол явж байвал зүгээр юм да. Гэж би бас зөвлөмөр байгаа. Ижил хүстэнгүүдтэй нөхрөлж болохгүй. Энэ зогсож байвал тэнд очиод, тэн зогсож байвал наан очиод тэр хүмүүсээс хол байх хэрэгтэй. Тэд нар чинь ойрхон байх юм бол тийм өөртөөсөө тийм аимшигтай сүнслэг нөлөөг өгч идэг. Муухай инээж харах, биеинд нь хүрэх, тийм ээ? Аимшигтай ирээд сэргүү тийм үйлдэлүүдэд тийм хаанчсан хийж яадаг учраас хамгаалах ганц арга зам тэр хүмүүсээс хол байх хэрэгтэй. Хол байх хэрэгтэй. Тэгээд контакт, ай контакт хийж болохгүй, нүдээр хамаагүй харилцаж болохгүй. Тэгвэл нөөдөл чинь бас өдөх маш хүчтэй өдөөлт өгдөг. Ойлгомжтой. Тэр хүмүүс бол ямар ч аврал байхгүй. Үнэхээр аврал байхгүй. Там гэдэг юм бол хүхэр галаар шатж байгаа нуур гэдэг байгаа шүү дээ. Энэ чинь бодтойгоор яаж орчдгийг нь эзэн бурхан хэлсэн байгаа. Хүхэр галаар шатж байгаа нуурд очих цорын бүр гарцааг очих хүмүүсийн нэг бол ижил хүстэнгүүд гомо лесбинэр байгаа. Тэд нар ч ямар ч аврал байхгүй. Бүр ямар ч аврал байхгүй. Өнөөдөр төвхөн зур тэд нар бурханы эсрэг тэрсэлж өөрсдийнхөө маханбийнхаа хүсэл тачаалаараа амьдарч байна. Харин хойжим бурханаас аимшигтай шийтгэл авах хүмүүс байгаамаа. Тэгээд өнөөдөр тийм учраас ямар хүмүүс яг ижил хүстэнгүүдээс чөлөөлөгдөж чадж байгаа гэхээр зөвхөн Есүс Христэд итгэсэн хүмүүс чөлөөлөгдөж чадж байгаа. Яг бол Есүс Христэд тэр сүнслэг чөлөөлтийг хийх маш хүч чадал агуулгадчихэдэг. Есүс Христийн нэрээр. Тийм учраас л тэр өөрөөр нь чөлөөлөгдөх боломж нь байхгүй дээ. Яг тэгвэл сатаныгаа эсэргүүцэж чадахгүй. Чөтгөр эсэргүүцэхгүй.
Тийм учраас өөр ямар нэгэн шашингийн хүмүүс очиод чөлөөлөх боломж байхгүй. Бүгдээрээ сатаны гар хөл болсон мэхлэгдсэн явж байгаа. Цорын ганцхан Есүс Христ чөлөөлөгч, амьлуулагч, аврагч эзэн учраас би бас харж ирсэн порнод ороод чөлөөлөгдсөн хүмүүс, христчин хүмүүс байж байдаг. Гомо лесбинараас чөлөөлөгсөн хүмүүс дандаа христчин хүмүүс байгааг би харж ирсэн. Тэгээд эзэн бол агуу, Есүс бол үнэхээр агуу, эрх мэдэлтэй, хүч чадалтай нэг учраас түүнд гууж байгаа, түүнээс аврал ирж байгаа хэнийг ч тэр буцаадаг, хоосон буцаадаг юм байна гэдгийг харсан байгаа. Тэгээ бас өнөөдөр манай дүү бас аюул чухал сонирхолтой мэдээлэл их олж тавьсан байна. Баярлалаа. Миний хувьд ийм зүйл хэлэх байна да. Тэгээд би тэр нэг дээр нэг подкаст сонсч ирсэн байхгүй. Тэн дээр яасан бэ гэхээр ингээд тэр айгуу popular Christian podcast айгуу тийм олон төрлийн сэдвүүд дээр өстой 3 ингээд юм гомо байсан 3 хүн орж ирээд тэгээд ингээд хүчтэй. Тэгээд нэг нь болохоор бүр гомо байж байгаа гомо биш болсон нэг хүн байгаа даа айгуу сонио эмхтэн. Тэгээд тэр хүн ном энэ төр бичсэн байсан. Би тэгээд тэр номын сая ерөнхийдөө тэр мэдээллүүдийг оруулж амжсангүй. Гэхдээ тэр эмхтэн хүн биш. Тэгээд бүр пастор хүнтэй зүйлд ингээд найзлаад тэгээ холбогдоод тэгээ нөгөөд нь өөр хүн төлөө тайлбараад тэгээд айгуу сонио лесби байхаа болоод тэр пастортаас үлдээж ихнээсээ дуурлаад тэгээд гэр бүл болоод ингэ явж байгаа нэг тийм өрмөс түүхс тэгээд айгуу гайхалтай түүхтэрийн сонсох сэтгэл хөдлөмөр нөгөөт нь болохоор эрэгтэй одоо христчүүн байгаа байхгүй юу одоо нэгс нэг гомо тий ихтэй нөгөө бэлгийн тэр нөгөө дур хүсэл одоо өөр эрэгтэй хүнд татагдах тэр хүсэл нь болохоор ерөөсөө алга болоогүй. Тэгээд тэр хүн юу хийсэн бэ гэхээр яг одоо Паул шиг одоо ламнар шиг тий католикийн одоо нөгөө нэг ламнар шиг би бол одоо ингээд бэлгийн хайцанд орохгүй ингээд үлдсэн амьдралаа би одоо юу гэдэг бурханд зориулнаа ч юм уу тий өөр би амьдралын би өөр зүйлээс би таашаал авч чадна гэх тэр залуу ярьж байгаа надаас айгу гой санагдчихсан одоо чинь тий би ингээд агаар уснаас гадуур аялахаас би гой хоол идэхээс ч юм уу тий гой ингээд найз нөхөдтэй байхаас би амьдралын баяр хөсөлтийг авдаг надад заавал тийм юу гэдэг Бурхны хүсэхгүй байгаа тэр ингээд бэлгийн одоо тийм харилцаа тийм зүйлийг би бодож заавал таашаал авах шаардлага надад байхгүй гэдэг. Тэр айгу гайхалтай тэр залуу үнэхээр гайхалтай. Тэгсэн чинь нөгөө нэг өөр нэг ижил хүчтэн лесби хүүхэд нь болохоор яасан бэ гэхээр лесби хിവэрээ тэгээд тэр тусмаа бүр хүнтэй суугаад одоо юу гэдэг нөгөө нэг юм гэр бүл болцсон. Одоо эмэгтэйнтэй суугаад лесби гэр бүл болцсон. Тэгээд тэрийг болохоор би Библийг уншаад хүн ингээд Библийн дагуу лесби гомо байж болт юм байна тэгээд ойлгосон гэж яриад байгаа байхгүй. Тэгээд Библийг ерөөдөө тэгж тайлбарлаад аюу санаа. Тэгээд нэг талаасаа тэр бас юу харуулсан бэ гэхээр өөрийнхөө нөгөө нэг нүгэлтэй гэх юм уу буруу амьдралаа зөвтгөхгүйд тэгээд Библийн зарим нэг одоо жишээ нь юу гэдэг те нийтээр хүлээн зөвшөөрөгдөөгүй тийм одоо тайлбаруудыг гаргаж тавьж байгаа юм л да. Одоо нөгөө Библийг судлах чинь бас өөрөө ч айгүй учиртай ш. Ягаад гэвэл энэ ч өөрөө маш олон номноос бүрдсэн юм том ном байгаа. Төрөл бүрийн жанрын номтой. Зарим нь ирээдүйд таамагласан байх, зарим нь шүлэгтэй байх жишээтэй тий. Тэгэхээр ингээд Библийг жоохон мушгаад тэгээд цаашлаад бүрийн христчин хүмүүсийн теологт бидний итгэл үнэмшилт ингэж өөрсдийнхөө одоо энэ нөгөө амьдралынхаа хэм маягийг хүчээр тулгаж одоо хүлээн зөвшөөрөх гэж оролцсон юм оролцогод яваад байгаа харагдаад байгаа. Тэрийг юунаас харж болох вэ гэхээр энэ тийм пасторуудыг өөрж оруулж ирж байгаа. Одоо энэ гомо хүмүүстэй бүгдээ там руу явах уу те гэж ингээд нэг янз үзэж байгаа юм шиг асуугаал те. Одоо тэгээ Библийн чинь дагуу тэгээ буруу юу энэ гэсэн чинь нэг пастор айгуу гой хариулсан байсан. Библийг унших юм бол гомо байх нь буруу юм байна гэдгийг бол маш ойлгомжтой тодорхой тайлбарлаж байгаа. Тэгээ миний бодлоор 200 жилийн дараа ч гэсэн яг адилхан байх баха гэдэг чинь. Нэгсэндээ Библийг өөрчлөхгүй тийм учраас бүхний энэ дээр байр суурь хизээж өөрчлөхгүй. Тэгээ Ромын папаар ч үлээ католикийн одоо энэ төлөөлөгчийн католикийн урсгалыг жишээ нь юу гэдэг гомо хүмүүсийн гэрэлтийг баттгадаг болгох гэж айгүйх шахалтууд орж ирж айгүйх улс төрийн юм уу дайралтууд айгүйх орж ирдэг. Тэгээд ерөнхийдөө тийм байгаа. Тэгээд та пастор тэр нөгөө ижил хөөсөнд татагдаад байгаа хэрнээ нөгөө бурханд итгэдэг учраас бурхны өмнө зөв байх дээрээ илүү анхаарал хандуулад тэр нөгөө нэг одоо англиар одоо celibacy гэж ярьдаг шүү дээ. Хизээч өөр хүнтэй бэлгийн хайцанд орохгүй амьдрахыг сонгож байгаа тэр хүн ер нь одоо тэгж амьдрах нь зөв үү те. Та тэрэн дээр нэг бодоод байж. Паул өөрийгөө тайган болгосон. Эзний төлөө, сайн мэдээний төлөө тийм ээ. Тэгэд ер нь тийм хүмүүсийг Библиэр тайган хүмүүс гэж хэлдэг л дээ. Нэг би босдоо бэлгийн хайцанд орохгүй өөрийгөө үлдсэн амьдралаа тэр чигээр нь одоо бэлгийн харьцаагүйгээр
Хэрэг бурхны төлөө тайган болгож байгаа бол яг бурхны төлөө. Зөв өөр зорилгоор тайган болж байгаа бол бас өөр зорилгоор тийм хүмүүс бол нэг талаараа айгуу сайн. Ер нь бэлгийн харьцаанд орохгүй байлаа гэдэг муу биш юм бэлээ. Шинэ гэрэндээ Паул хэлсэн байдаг. Та нар хэрвээ өөр хүмүүстэй гэрлэхгүй өөрөөр амьдраад явбал тэр чинь та нарт илүү сайн юм а гэж. Тэгэхээр одоо заавал бэл эргэтнээ тайхгүйгээр өөрөө ингээд би одоо ингээд үлдсэн амьдралаа тий бэлгийн амьдралгүйгээр явна гэж шийдээд тэрэндээ явж чадчих байгаа бол энэ бол илүү маш том зүйл юм байна. Маш сайн. Хамгийн гол тэрийгээ тэгээд өөрөө дотоод бие бариад явж чадчих байгаа бол айгуусан. Энэ чи айгүй хэцүү шүү дээ. Ер нь бол хүний махан бие гэдэг чинь маш их тийм дотор нь дүүрэлтсэн тийм хүсэл тачаад асчихэд байхгүй. Тэгээд тэрийг ялан дийлнэ гэдэг бол бас маш онцгой золиос, маш том золиос байгаа. Маш их төвчээр байгаа. Тэгэхээр бол ер нь бол үүнийг хийхэд бол маш цөөхөн хүн л хийдэг юм. Маш цөөхөн хүмүүс. За христчэн хүмүүс дотор бол яг бүр цаана нөгөө тэр бурхны шагналыг олж харж чадсан. Тэгээ бүр бурхантай бүр ховчлон маш том гэрээ хийсэн. Тийм хүмүүс л хийж чаддаг. Тэрнээс зүгээр за би ерөөсө ингээд амьдрчнаа гэд өөртөө яриад хийнэ гэдэг бол ямар ч боломж байхгүй. Ямар ч боломж байхгүй. Шатсан даруул та нар гэрлээрэ гэж хэлдэг байхгүй содор. Шатаж явсан даруул гэрлээрэ. Тэгэхгүй та нар өөрийгөө хорж дийлэхгүйгээр нүгэл үлдэх аюултай шүү гэж хэлж байгаа. Тэгэхээр бол ер нь бол тэгээд бие бариад амьдрч чадчихвал тэр нь илүү зөв гэрсэн амьдралаас ганц амьдралаараа бурханд өөрийгөө зориулж амьдарч байгаа амьдралыг илүү үр дүнтэй бас илүү үр жимстэй гэж үздэг юм байлаа. Гэрсэн хүн ваатсан гэдэг тийм. Тийм байна. Нөгөө талаасаа нөгөө нэг ижил хүйстэн гэх юм уу яг иймэрдүү яг энэ бэлгийн чиг хандлага энэ нүгэл маань өөрөө яг энэ муу юм сүнснээс ирж байгаа зүйл юм байна гэдгийг юунаас нь харж болох вэ гэхээр модыг үр жимсээр нь танаа гэж Библиэр байдаг тийм. Яг тэрнтэй адилхан бидний хийж байгаа зүйлүүдийг харах юм бол хүнд байж болох биднэрт байж болох биднэрт бурхнаас өгөгдсөн хамгийн нандин үн цэнтэй зүйлүүд болох одоо гэр бүл хүүхэд рүү дайраад байгаа байхгүй бид нар. Тэгээ дайрж довтолж байгаа ингээд тэр байнууд нь хүртэл те бидний хүүхдүүдэд довтолж чинь гэр бүл гэдэг энэ ойлголт руу довтолж чинь те. Тэгээ ингээд эргээгээд одоо чинь ингээд коммунизмыг ч гэсэн харах юм бол коммунизм маань ягаад ёрын юм зүйл байсан бэ гэж харах юм бол Маркс Энгелс хоёрын хоорондын ингээд харилцаа захианууд ингээд харах юм бол гэр бүл гэдэг ойлголт эсрэг байсан байна. Гэр бүл бол цэвэр эдийн засгийн харилцаа надад чинь те хүүхдийг ээж аавын өсөхийн бодлуулан бүгдийг нь уус авч жагаад бүгдээр ингээд цогтно өсгдөг болно. Хүн хинтээж унтаад ингээд бүгдээрээ хоорондоо холбогдоо одоо юу гэдэг те бэлгийн харьцаанд ороод хүссэн үнтэйгээ унтаад хүүхэд төрүүлээл зүгээр хүүхдийн угаасаа төр өсгөөд явна. Гэрч ерөөсөө галтгоо 0 гэж байх ёсгүй. Нэгсэндээ бүх юмнуудыг дандаа цугтаа хийдэг байх хэрэгтэй энэ гэж ингэж ярьж ирсэн байгаа байхгүй. Тэгээд нөгөө юм бид нар энийг олж хаад таньж сурах хэрэгтэй юм байна. Нэгсэндээ бид нар нөгөө модыг бид нар үр жимсээр нь таньна гэдэг чиг хүмүүсийн бид нар хэлж байгаа гой үгэнд нь биш те тэрэнд нь хуурдах биш энэ хүмүүс яг юу хийгээд байна эднээс гарч байгаа үр жимс юу байна гэдэг тэрийг анзаарах хэрэгтэй юм байлаа. Надад бол тэр санагдсан. Ус төрчидч байсан, найз нөхөдч байсан, хинч байсан гэсэн те. Хүн бол ингээл худлаач ихэн дээр ингээл цэцэг ургуулдаг худалч хүмүүс байгаа шүү дээ. Би эргээгээ харахад одоо миний эргэн тойронд байсан одоо миний худалчинд найзууд ингээд харахад бол юу гэдэг ингээд гой юм ярина. Одоо би бол одоо найзхантай хүссэн ч чадна маа. Ингээл тэг ингэж юм ярьж байгаад яг цагаад нацар дээрээ тулахад тэр ус урч айгу худлаа байдаг байсан байна. Тэгэхээр нөгөө хүний үгэнд бит хийхтгээ чи. Тэгээ Монгол улс төрчид ч гэсэн ингээд нэг лаглаг юм яриад байдаг шүү дээ. Нэг лаг юм яриад улс төрд одоо орж байгаа нөхдүүд нэг юу гэдэг улсын хурлын чуудан дотор нэг лаг юм яриад нэг өөр хүнийг загнаа л те. Одоо чи одоо яад байгаа ингэж байгаа тэгж байгаа миндэргээд нэг тэрэнд нь манайхан нэг хошгороол те. Ааш энэ мундаг те. Энэ ч тэрийг загинч та тэрийг ч тэгээ хэлчихдээ шүү дээ. Яста ямар мундаг юм бэ гэдэг. Зүгээр л хүний тэр үр жимсийг хадсан юм байна. Тэргээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр одоо чинь эхнэртэйгээ яаж харьцах, хүүхдүүдэд яаж өсгөж чинь, тэ? Нэг л эхнэр солилцсон, 2 3 эхнэр солилцсон хүмүүс байх юм бол тэр үл муулхан байгаа байхгүй. Тэр хүн хичнээн гоё юм яриад яаж явж ирсэн тэр хүн бол хизээч сайн хүн биш л байгаа. Тэгэхээр тийм хүнийг жишээ нь мундаг хүн юм байна гэж манайхаа одоо чинь бөөнөр одоо шухуурхаж энэ төр явдаг бол надад буруу юм шиг санагдсан. Тэгэхээр бид нэрийг энэ хүний үр жимсийг харах хэрэгтэй байна. Тэрэнд нь илүү анхаарал хандуулах хэрэгтэй байна. Ягаад гэвэл ийм нүгэл үлддэг ийм усууд ч айгу залтай байдаг байхгүй. Хизээч хурж ирээд би муу хүн тий би одоо чамааг уруу татаад би чамааг одоо там руу чирж явах гээд байна гэж эдгээр чинь ярихгүй шүү дээ. Магадгүй өөрөө бүр тэгэж бодчихгүй тэрийг мэдчихгүй байгаа айгу тий.
муур сүнсэнд ашиглагдж байгаа одоо гар хөл болсноо ч ойлгохгүй явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө үр жимсийн буюу яг тэр хүний ингээд гарч байгаа үр дүнгуудыг надад харах хэрэгтэй юм шиг надад санагдсан. Нөгөө манай монгол хүмүүс ярьдаг шүү дээ. Нүгэл нь нүдэрээ гарна гэдэг шиг те. Тэгэхээр нөгөө юу вэ гэхээр яг юу болоод байна гэдгийг харах хэрэгтэй юм шиг надад санагдсан. Тэн дээр тийм бодол төрлөө. Бусдаар бол тэгээд яа өнөөдөр энэ сэдвээр ямар ч байсан богино хугацаанд айгүй дэлгэрэнгүй ярилцж чадлаа гэж бодож байна. Тэгээд шийдлэх хаалтлаас нь ч ярьлаа, эфир дүнж талаас нь ч гэсэн ярьлаа. Тэгээд фаст маань ч гэсэн бас ярьлаа тий. Тэгэхээр ийм нүгэл дотроо үргэлжлүүлэн амьдрж болохгүй тий. Тэр цаа одоо нэг сонсож байгаа хэрэгч юм байх юм бол би өөрийн чинь ингээд яг ямар шүү хүн байдлаа би бол ойлгохгүй байна тий. Яг юу гэдгийг бид нар нөгөө яг тийм амьдралаар амьдрааг учраас яг одоо сэтгэл зүйн нөхцөл байдал талаас нь ойлгохгүй байна. Гэхдээ миний оруулсан энэ бичлэгүүдийг үзээрэй тий. Гомо гэж гомо биш болсон. Тэр хүмүүсийн амьдралыг та бүхэн сонсоорой. Тэгээд үнэхээр бурхан дотор аврал байт юм байна. Есүс Христ таныг зүрх сэтгэл дотор ч байдгаа таныг ингээд оронгоор ч таныг өөрчилж чадна. Хүний бие физиологийг хүртэл өөрчилж чадна гэдгийг та бүхэн бас ойлгоорой. Итгээрэй тий. Тэгээд өнөөдөр цаг гаргаж энэ хөө яриа хийсэн пастата баярлаа. Тэгээд тэдлээ дараагийн дугаараар уулзъя. Дараагийн сэдвээс юу яах вэ гэдээ хооронд бас хоёроос ярилцаад байгаа. Тэгээ орж ирсэн. Энэ тентгийн хурцтмал сэдвүүдийг хамж авч яриад явж ирсэн явъя гэж бодож байгаа. Тэгээд дараагийн дугаараар уулзъя. Thank you. За баярлалаа. Тэр баярлалаа.